За 11-р сурвал 2017 оны 2 дахь өдрийн 3 дахь удалгын арай нэг гоё аргыг нь тайлбарлая. Хоёр аргыг багш нь бодж өгсөн байгаа. Тэр хоёр дахь аргыг нь. За 100 ширхэг тоогоо хэдээс эхлээд хэд хүртэл байгааг бол бид нар мэдэхгүй байгаа. Гэхдээ ер нь яг 5999 үлдсэн 99 тонны нийлбэр нь 5993 гэсэн. За тэгвэл бид нар 1-ээс 100 хүртэлх тоогоо зүгээр бодоо үзчихэж байгаа. За тэгэхээр 5050 гээд нэлийн төгссөн байгаа. Өөрөөр хэлбэл 5993-гаа нэлийн төгссөн байна. За тэгэхээр нэг тоо харилцангуул нь 5993 гарч байгаа юм болвол хэдүүлээ ямар нэг 100 тоо аваад нийлбэр нь 5993-аас их байхаар бодъё гэсэн үг. Тэгэхээр багш нь зүгээр 11-ээс авахлаад 110 хүртэлх тооны нийлбэрийг сонирхчихж байгаа. За энийг нийлбэрийг сонирхсон чинь ашиггүй 5993-аас их буюу 6050 гарчиж. 6050 гарчиж. Тэгвэл эн чинь яасан гэхээр 6050-аас 5993-ыг хасангууд ямар тоо арилгасан байна гэсэн үг. 57 гэдэг тоо арилгацсан байсан юм байна гэж гарчиж байгаа. Тэгвэл сургуулийн 2017 оны 2 дахь өдрийн 4 дахь удалгаыг тайлбарлая. За ийм сонгоо тоонууд 11-ээс авахлаад 2017 хүртэл сонгоо тоонууд байсан. Дурын 2 тоо арилгаад арилгасан тооноос нийлбэрээс 5-аар бага тоог сонирхсон гэж байна. За тэгэхээр яг хөр 11-ээс 2017 хүртэлх тооны нийлбэр авчиж. За нийлбэр авангууд ийм тоо гарчиж байгаа. Энийгээ бие өгсөн А гэж тэмдэглэж байгаа. За А гэж тэмдэглэнгүүт одоо ямар хөвдөл хийсэн бэ гэхээр ямар нэг 2 тоо аваад тэрийг арилгаад түүний нийлбэрээс 5-аар бага тоо сольсон гэж байна. Тэгэхээр ийм үйлдэл бол болно гэсэн үг. За ийм үйлдэл болохоор энэ хассан юмнууд чинь хоорондоо байхгүй болчихно. Тэгэхээр ерөөсөө нийлбэрээсээ 5-аар хасагдж байгааг ажиглаж байгаа байхгүй юу? Тэгэхээр тодорхой нэг үйлдэлээр 2 тоо арилгаад түүний нийлбэр дээр 5-ыг хасна гэдэг үйлдэл маань нийт нийлбэрээсээ 5-ыг хасахтай адилхан болчихно гэсэн үг байна. За тэгэхээр энэ нийтдээ 104 ширхэг тоо байгаа шүү дээ. 104 ширхэг тооноос сүүлийн нэг тоо үйлдлийн хийн гэхээр чинь 5-аар хассан үйлдэлээ 103 удаа хийн гэсэн үг байна. 1003 удаа хийн гэсэн. 1003 удаа 5-ыг хаснаа гэсэн үг гэхээр юу үлдэх вэ? Нөгөө нийлбэр Агаасаа юу асууж? 1003-ыг 5-аар үржүүлснээр хасахаар 1000 сая 13041 гэдэг тоо үлдэнэ гэсэн үг л дээ. За 11-р сургуулийн 2017 оны 5 дахь удалгаыг тайлбарлаж өгье. За ийм квадрат байсан. За квадратад нэг юм жижиг квадрат ингээд орсон байгаа. За тэгэнгүүт энэ оройнуудыг ингээд холбосон байна тий. Тэгээ үүсэх дүрсүүдийг оройнуудтай ингээд холбоосон үүсэх дүрсүүдийг ABCD гэдээ хуваацсан байна шүү дээ тий. Тэгвэл бид нар юу олох ёстой гэхээр SA олох гэсэн болоо юм шүү дээ тий. SA. За SA буюу энэ А дүрсийн талбайг. За А дүрсийн талбайг би SA гэж нэрлэжтэй. За Б дүрсийн талбайг SB, C дүрсийн талбайг SC, D дүрсийн талбайг SD гэж тэмдэглэж байгаа байхгүй юу. За тэгэхээр SA юутай тэнцвэ гэхээр SA чинь ийм трапез байгаа шүү дээ. Ийм трапез.
ийм тарпиц байгаа. За ийм тарпиц байна л да. За энэ тарпицын талбар үүдээ тэнцэх гэхээр 2 суур. За бүх том квадратын талбайгаа талуудын уртыг x гिचж байгаа. Жижиг квадратын талуудын уртыг y гिचж байгаа байхгүй. За тэгвэл энэ талбай чинь тарпицын талбай чинь x дээр нэмэх нь y, s a ч болохоор x дээр нэмэх нь y, үржих нь h1, хуваах нь 2 шүү дээ, тий. За нөгөө талаас SC чинь бас адилхан x дээр нэмэх нь y, үржих нь h2, хуваах нь 2. За би энэ өндрүүдийг нь h1, h2, h3, h4 гэсэн шүү. За тэгэхээр SA, SC чинь ингээ гараад ирчихнэ. За нөгөө талаас SB, SD2 чинь бас ингээд x дээр нэмэх нь y, үржих нь h3, хуваах нь 2, x дээр нэмэх нь y, h4, хуваах нь 2 гарчиж. За ингэнгүүт одоо яах вэ гэхээр SA дээр нэмэх нь SC чинь SB дээр нэмэх нь ST-тэй тэнцүү. Учир нь гэвэл H1 дээр H2-ыг нэмэхээр H1 дээр H2-ыг нэмнэ. Энэ уртчтэй. H3 дээр H4-ыг нэмсэндээ тэнцүү шттэ. Учир нь болохоор нөгөө энэ хоёр чинь нэг ижил энэ хоёрын нийлбэрийн бид чинь жижигэн квадратын талыг нэмчихээр чинь нийт x урт чинь гарчих учраас энэ хоёр чинь тэнцүү байгаа. За тэнцүү байна гэдэг чинь талбайнууд нь тэнцүү байна. Тэгэхээр яг хөхөр SA тэнцүү, SBSD-ийн нийлбэрээс SC-ийн нийлбэрийг хасантай тэнцүүгээд ингээ харьцаж гарсан байна.